За сайн уу? Дараагийн хамтлагаар уулзж байгаадаа маш их баяртай байна. Энэ удаагийн бичлэгээр ээлжит AI-ыг хэрхэн ашиглах вэ гэдэг бичлэг орсон байгаа. Та нар сонирхож байвал өмнөх удаагийн бичлэг маань AI-аар өөрийнхөө хүссэн үгтэй, хүссэн аятай дууг өөртөө ч юм уу, гэр бүлтэй ч юм уу хэн нэгэнд зориулан маш гоё дууг хэрхэн бүтээх вэ гэдэг талаар орсон байгаа. Бас дээрэс нь маш гоё үнэхэрийн гайхалтай миний хувьд бол төгс гэж хэлэхээр дуугаа бүтээсэн байгаа. Энэ доор явуулнаа. За одоо энэ удаагийн бичлэг дээрээ болохоор AI ашиглаад хэрхэн текстээ зөв өгөх, текстээ зөв өгөөд өөрийнхөө хүссэн зураг яаж гаргуулах юм те, төгс зургийг яаж гаргуулах юм, гаргуулсан зураг хэрхэн бичлэг болгох юм бэ, хөдөлгөөнд оруулах юм, хэрхэн яриулах юм бэ гэдэг талаар ярьж өгнө. Энэ маш үнэтэй сургалтаар авдаг сургалтыг би энд өнгөө зааж өгөх гэдэг учраас та нар маань надтай хамт байвал маш олон зүйлсийг сурах болно. Бас AI-аар контент хийж сурах болно. Контент хийгээ сурчих юм бол түүгээрээ орлого олж болох үе хаалга нэг юм байгаамаа. За тэгээд хамгийн эхнийх маань юу вэ гэхээр дөрөв хэлсэнчлэн текстээ маш зөв өгөх хэрэгтэй. Монголоор байна уу, англиар байна уу, японоор байна уу, хятадаар, солонгосоор ерөөсөө хамаа байхгүй. Манай монголчууд маань бол ерөнхийдөө монгол хэлээрээ ярьж бичиж ажиллаа хийх дуртай байдаг. Тэгэхээр монгол хэлээр бүгдээрээ яаж хийхийг харцгаая. За окей. Одоо эхлээд та нар ChatGPT-г бол бүгдээрээ мэдж байгаа тийм ээ. ChatGPT-г Монголд байтугай дэлхийд мэдхгүй хүн байхгүй болсон байх гэж найдаж байна. Хэрвээ мэдхгүй бол ChatGPT гэд Google руугаа ороод утаснасаа ч байсан компьютер With your strength, my soul's released. For our girls, you care so true. Every day I'm thankful for you. Араа. За, ингээд орсон байна тийм үү? Тэгэнгүүт одоо текст бичнэ. Надад ямар зураг хэрэгтэй юм те? За жишээлх юм бол надад цагаан сарын холбогдолтой хоёр ахны гэртээ хүүхэлдэйн хэлбэртэй зураг гаргуулах промпт хэрэгтэй байна. Окей, next. Send. Ингээд send хийгээд явуулчлаа. За тэгэхээр промптыг ингээд бичээд өгч байна. За классик Монгол цагаан сар охины дээлтэй хүүхэлдэлтэй заагварын промпт, илүү хүүхэлдэйн Pixar стайлтай хүүхэлдэйн заагварын промпт, цагаан сар өвлийн гадаа орчинтой промпт, илүү toy product фото гэж байна. За ингээд хэрэг нэмэлтээр бол одоо зургийн хэлбэр хэмжээч гэдэг юм уу, TikTok short юм уу, Instagram post юм уу, Facebook post юм уу, YouTube thumbnail юм уу, гарчны зураг юм уу те, эсвэл реклам зар сурталчилгааны зураг юм уу гэдгээсээ шалтгаалаад энэ дээрээ бас нэмэлтээр өөрчлөлт оруулаад өгч болно. За би болохоор Pixar стайлтай хувилбарыг copy хийлээ. Окей, тэгээд буцаагаад энэ дээр нь send хийлээ. Болгосон хувилбар гаргаж өгье гинэ. За зүгээр яг энэ промптоор зураг гарга. Send. За ингээд явуулчин заяа. Манайх одоо харж байгаарай. За тэгмэд одоо ингээд зургийг маань гаргаж өгж байна. Great image гэж байна. За тэгээд би түрүү хэлсэн шүү дээ. Зургийнхаа загвар, дизайн, хэмжээ, хэлбэрийн талаар дэлгэрэнгүйгээр нь энэ дээр бичээд өгвөл бүр илүү наривчсан зураг гаргаж өгнө. За энэ чинь ингээд уншиж гин. За ингээд ийм хөөхөн 2 гэсэн чинь 1 гаргаад ирлээ. Гэтэ яах вэ те болно. Ийм хөөхөн зураг гаргаад ирлээ.
Одоо тэгэнгүүт энэ хөөрхөн зургаа татаж аваад энийг зүгээр зураг хэлбэрээр нь сайхан шинэлээрээ, сар шиндээ сайхан шинэлээрээ энэ төр гээд найз нөхөд хамаатан садан руугаа фэйсбүүкээр ч юм уу те реклам болгоод явуулчих болох нь байна. За тэгэнгүүтээ одоо манайхан харж байгаарай. Ингээд юугаа юу болгочихсон тийм ээ. Зураг авчихсан. За тэгээд одоо Grok руу орноо. Та нар X-ээс гаргасан AI болох Grok-ыг бол мэдж байгаа ах. Мэдхгүй болвол зүгээр л grok.com гэж бичээд хайгаад ороорой. За тэгээд орчингуудаа энэ дээр нь upload image гэж байна. Upload image дээр түрүүний зургийг оруулчих. За тэгээд уншчихна. За уншчихсан гут нь би нөгөө нэг бичлэг рүү нь шууд орчихсон учраас энэ дээр ингээд зураг оруулах, бичлэг оруулах гэсэн сонголт байгааз бичлэг гэдгийн сонголтын дарчна. За тэгээд энэ доор нь промпто бичнэ. Энэ промптыг хэдүүлээ монголоор бичсэн ч болно, англиар бичсэн ч болно. За тэгэнгүүт зурган дээр хин камерлоо хараад сайхан шинэлээрээ Gigi Party Shop. За Gigi Party Shop гэж хэлнэ гэж бичээд санд дарлаа. Уншиж. Би бас нэг энэний өмнө бас нэг хөөрхөн амар гоё залуугаар үг хэлүүлсэн байгаа. Та нарт харуулна. Амар гоё залуу байгаа. Та нар хараа заяа. За сонсъё. Шинэлээрээ Gigi Party Shop. Сайхан шинэлээрээ Gigi Party Shop. Уг Gigi Party Shop гэж байна. Сайхан шинэлээрээ Gigi Party Shop. Гоё гэжтэй. Дахин сайхан шинэлээрээ Gigi Party Shop. Окей. Сайхан шинэлээрээ. Окей. За ингээд нэг иймэрхүү зураг гаргасан зураг хөдөлгөөнд оруулаад ийм хөөрх юм хийж болж байна. За түрүүнийхээ гаргасан бичлэгийг би харуулад гая. Надаас үнэгийн ай сургалтав. Энэ амар гоё залуу гарч ирсэн үү? Одоо тэр залуу чи ярина. Надаас үнэгийн AI сургалт аваарай. Зүрх. Надаас үнэгийн AI сургалт аваарай. Амар гоё нэж байгаа зү. Миний бүтээсэн залуу. Надаас үнэгийн AI сургалт аваарай. За окей. За. Ерөнхийдөө миний өнөөдрийн юу яаж байгаа бичлэг маань энэ. Тэгээд амар амархан байгаас тэ манайхаа ердөө зүгээр л заавал тийм ерөнхий промпт энэ төр гаргуулахгүйгээр зүгээр өөрийнхөө үгээр те надад цагаан сарын холбогдлолтой эмэгтэй хүүхдийн хүүхэлдэйний хэлбэртэй зураг хэрэгтэй байна гэж ChatGPT-гээр зураг үүсгүүлээд авчна. Үүсгүүлсэн зураг Grok руугаа хийгээд сайхан шинэлээрээ Gigi Party Shop гэж хэлүүлчих болж байна. За бас надаас AI үнэгүй сургалт аваарай гэд бас гоё залуугаар хэлүүлчих болж байна. Би ингээд реклам зар сурталчилгаагаа хийчих чадчих штеп. Энэ бүр ердөө амархан, маш амархан гарын үзүрийн л ажил. За миний өнөөдрийн бичлэг ингээд дуусж байгаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ болохоор би юу хийх вэ гэхээр та нартай хэлье. За дараагийн бичлэгээрээ штэ би хүссэн за би энэ бичлэг дээр оруулчих заяа.
хүссэн дүрдээ өөрийнхөө зургийг ч юм уу хин нэгний зургийг хүссэн дүрдээ хувиргал яаж хувиргах юм бэ? Бас л ChatGPT ашиглан ChatGPT өнгөйгээ бодтой амар гоё газтай. Хэрвээ төлбөрийн төлчих юм бол та нар нэг $4 ч юм уу эсвэл сонголтуудтай л да багцуудын сонголттой $4 $20 гэх мэтчлэн те төлчих юм бол бүтэн сарын хугацаанд хитэн ч зураг 1000 зурагч байсан 2000 зураг 100,000 зураг байсан ч хамаагүй зураг суулж болно. ChatGPT-ийн ганц дутагдaltaй тал маань бичлэг гаргаж өгдөггүй юм. Бичлэг гаргаж өгдөг юу маань орцсон л л дээ. Гэтэ би тэрийг ашиглаж үзээгүй. Ашиглаж үзэх юм бол заавал өөр аппликейшн руу Grok руу өсөрж ороод авах шаардлага байхгүй. Зөвхөн ChatGPT-дээрээ л 9 шид юм хийгээд явчих болно. ChatGPT маш их хэд шидтэй. Зөв ашиглаж чадах юм бол маш их шидтэй. Зүгээр л ямар нэг юм ингээд ухаад байж байгаа оронд тийм ээ манайхаа зүгээр л тэр юу юм энэ яадгийн гэж асууж цагаа үржихын оронд ийм хэрэгтэй зүйл хийгээд тэрүүгээрээ орлого олох боломж бид нарт байна штэ. За би та нарт юу үзүүлэх гэж байлаа? Тийм. Баатрийн дүр тойрж болно. За одоо араа ингээл зургнуудаа явуулаад хуучин зургаа сэргийн засварлуулж болно. 9 шидийн баатрийн дүр тойрж болно. Тэр бомбнуудтай цуг алхаж болно. За жишээлх юм бол одоо энд байна. Энэ бол хаан ширээний тоглоом гэдэг киноны харуулын зураг дүр тойрсон байна. За өшөө би бас хажуугаар нь ChatGPT-г яг ажил хэргийн хүрээнд ашигладаг учраас миний ажил хэргийн юмнууд бас энд сая яваад өнгөрчлөө. Миний интернет жаахан муу байх шиг байна. Сүлжээж байгаа муу шиг байна. Одоо миний энэ бас миний ажил хэргийн хүрээнд гаргуулж авсан, ашиглаж авсан зургнууд маань явж явах шиг байна. Images гэдэг хэсэг рүү ороод тэ. Images гэдэг хэсэг рүү ороод өөрийнхөө гаргасан зургнуудыг ингээд харж болж байна. За Монгол Баатар гэж энэ. За эндээс за Мөртөн Монгол Баатар болго гэж байна. 13 дугаар зууны үеийн Баатар болго гэж байна. Ийм хөөрхөн. Царай төрхийг бол 9 шидээр өөрчлөхгүй ийм гоё ингээл яг болгож байна. Би сая яг зөв хүний зураг харуулж уу яач юу. За царайг ин жоохон нууч идэхгүй бол бас тэ ажил хэргийн хүрээнд гаргасан ажиллаа энэ ч бас олон нийтэд тавиад хүний дургу хөрөх байлгүй дээ тийм ээ. За окей. Ингээд дуусахгүй бол би бүр амар нушаад байна. Амар дими юм ярих гад байна. Дараагийнхаа бичлэгээр би за хүссэн баатрийн дүрдээ хэрхэн хувирах юм бэ гэдгийг зааж өгье. Хуучин зургийг хэрхэн сэргээх юм бэ гэдгийг зааж өгье. За маркетинг зар сурталчилгаа, контентэд ашиглах, текстийг бичвэр зураг болгох гинэ. Энийг чинь би сая хийжлээ штэ. Хиймэл оюуханаар бичлэг бүтээх гэдгийг би сая хийжлээ штэ. Чанар муутай зургийг энгийн зургийг өндөр чанартай болгоно. За бүрсийсэн те чат дамжаад явчихсан бүрсийсэн зургийг хэрхэн чанар сайтай болгох юм бэ? Навтаршил сайтай болгох юм бэ гэдгийг зааж өгье. Watermark буюу доор нөгөө усан тэмдэг байдаг шүү дээ. Gemini руу орох зураг гаргахаар Gemini байдаг. 9 шидийн энэ тентхий нөгөө нэг усан тэмдэгнүүд логонууд байдаг шүү дээ. Тэднийг яаж арилгах юм? Зураг яаж засварлах юм? Янзлах юм? Зураг бичлэг бүтээх гинэ. За энд би энд одоо ингээ харагдаж штэ MJLAI гэдэг 70% хямдралтай үнээр манай сургалтыг аваарай гэж байгаа байхгүй. Би энэ 70% хямдралтай үнэ нь 70-80 мянган байгаа. Би асууж үзээгүй зүгээр л скриншот хийгээл та нартаа үнэгүй зааж өгье гэж бодсон юм. Тэгээд энэ үнэтэй олж авдаг сургалтыг би та нарт үнэгүй зааж өгье гэдгээл дахин хэлээд байгаа шүү би та нарт. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай. Бичлэгтээ дуустал нь хамтдаа байсан та нартай маш их баярлалаа.